Чимээгөө та. Оо хараа. Хүү ямар гоё юм байна. Усан шүү. Яа хараач. Ямар аз авсан бэ хараач. Ямар гоё юм бэ? Нүүж шүү урагшаа нүүж. Би эмч болох их маш том мөрөөдөлтэй байсан, хүсэл зорилготой байсан. Үүний маань баталж өгөх яг энэ зорилготой хүрэх хамгийн том шалтгаан буюу мотивац бол би яг төгсдөг жилдээ осолд орж исэн. 11-ийн давхраас лифтний маань тороос тасраад тэгээд би унаад 3 хоног ухаанг ойжгаад тэгээд 3 сар эмнэлэгт гэмтлийн эмнэлэгт хэвтэж гараад яг гэртээ очиж байсан. Гэхдээ тэр үед юу надад хамгийн их нөлөөлсөн бэ гэхээр тэр үед яг конкурсын маань үе байсан. Тэгээ би конкурстаа орохдоо хүн болгон хамаатан саднууд маань, гэрийнхэн маань бүгдөө намайг за 1 жил өнжөөд тэгээд энэ охин сургуульд ороо гэж хэлжсэн. Гэхдээ би зориулсан. Манай эмчнэр ч гэсэн намайг айгүйх дэмжиж урамшуулсан. Тэгээ тийм болохоор би шалгалтаа өгөхдөө яг тэр хэмцэртээр суугаад хажуудаа туслагчтайгаар шалгалтаа өгч ирсэн. Надад бас ажлын явдал гараад түүний дараагаар гэртээ байхад айгүй хэцүү байдаг байсан. Нэг гадуур явж байгаад орж ирсэн чинь орж ирээд зургтаа асаад л яг таны нэмсгэл төвийн нэвтрүүлэг гарч ирсэн. Үүнийг хараад надад бол айгүйх тийм ажиллах сэтгэл төрсөн. Би өөртөө айгүй итгэлтэйсэн болохоор ажилд орох саналаа тавьсан. Ажилд орохын тулд айгүйх тийм шалгуур асуулт гол давсан байгаа. За чи маргааш ажилд ирэх чи ажиллана гэдэгт итгэлтэй байна уу гэл орой ажилд тарахад 6 цаг болоход дандаа тэгж асуудаг. Тэг итгэлтэй байна гэл тэгэхээр одоо манад ингээ айгүй саажилтай ингээл солжир галжир ингээл 9 шидийн янз бүрийн хүмүүс манад ингээ эвлэхэн дэр чи энэ бүгдээс айхгүй юу гэл надаас асуудаг. Гэвч үгүй би айхгүй би тэр тусам ажилламаар байна гэл. Тэгэл гих мэтчлэнгээр айгүйх олон зүйлийг асууж маш их олон шалгалтыг авч исэн. Миний сонгосон, миний амьдралтай утга учираараа холбогдох огтлцох цэг бол энэ таны нэмсгэл төв байсан. Яг тэгвэл таны нэмсгэл төвд яг миний өмнө мэдэрчсэн тэр мэдрэмжийг авсан бүх хүмүүс байдаг л та. Өөртөөхөө цаг үеийг туулж мандаж аваад хормын дотор амьдрал нь өөрчлөгдсөн улсууд байдаг. Магадгүй миний амьдралтай айгүй холбоотой болохоор энэ ажилд орё гэж шийдсэн их олон хүн буян болъё. Миний хүсэл зорилго ч гэсэн байж магадгүй. Хүн чинь харуулсныхан дараа бол огцом нөгөө сэтгэл санаагаар ундаг юм байна л дээ. Ерөөс босч чадах уугүй юу гэдгийг эргэлзээтэй. Үндсэндээ би бол баг хөдөлгөөнгүй байгаа учраас. Тэгээд бол анх бол итгэл муутай л байсан л да. Ямар нэг имчилгээ бол. Тэгэхээр ер нь нэмэр байна уу гэсэн байдалтай байсан. Би үзүүний гэмтэлтэй энэ байгууллагт ирсэн. Анх эрэхтэй бол ерөөсөө толгоо хөдлөж чаддгүй ингээд хэвтрээ тэрэгэн дээр сууж чаддгүй ямар ч хөдөлгөөнгүй тийм ярьж байсан. 3-4 удаа бараг толгойн анхлаганд орсон. Тэгэхээр Хөхөдөд хамгийн сүүлчийнхэн анхлаганд ороо тэгээд Хөхөдөд бол тэгээд мэдээ 100 муу тавиулж баярын засалт нэлээл гэж яасан. Тэгээд өрөөсөө өөр дүн бол өрөөсөө гарахгүй байсан. Тэгээд энэ төвж ирснээр бол нэлээд өөр дүн гарсан байгаа. Амар гой халуун дулаан уур амьсгалтай бүгдөө яг гэр бүл шиг мэн. Тэгээд яг тэр өвдсөн үед бол хүн чинь амар юм тавчдсан. Тэгэл ер нь амар стресстэй болсон үед гэл хүн болгоо орж ирэхэд инээгээд жугтдаг. Тэгэл нэг гоё ертөнцид ороод ирсэн юм шиг санагддаг гэсэн шин.
энд хүмүүс яг өөрсдийнхөө чаддаг байсан зүйлээ эргэж сурдаг байхгүй юу. Тэр нь хүн үргэлж өдөр тутмын үйл ажиллагаа босоо идэх, босоо явдаг. Суугаад өөрийнхөө гараар бүх ажил үйлсээ бий болгож бүтээдэг шүү дээ. Тэгвэл үүнийг яг анхнаас нь эхлээд суралцдаг. Үйлчлүүлэгчтэй өөрийн гэсэн сэтгэлээсээ хандаж тэр хүнийг босбоход нь туслаж, дэмжиж, гэр бүл шиг нь тэр хүнийг чин сэтгэлээсээ хайрлах. Тэр хүнийг би өөрөө босго нь ямар ч гэсэн за босож чадахгүй ч гэсэн өөрийгөө аваад явах чадвартай ядаж хүний асаргаанаас гарчаасаа гэсэн зорилготой тийм хэмжээнд хүрэх юмсан гэж би одоо сэтгэлээрээ л ажилтдаг л да. Миний зарчим болохоор энэ хүнийг ер нь чадах хэмжээ хүртлээл явуулчих юмсан л гэж боддог ш. Тэр хүнийг яаж сэтгэлээр дэмжих вэ? Яаж энэ хүнийг готронг биш инээлгэж гаргах уу? Энэ хүн яг юу хэрэгтэй байна? Юу уухыг хүсэж байна уу? Халуун юммаар байна, хүүтийн юммаар энэ хүн яаж сууд тухтай байна? Энэ хүн даарч байгаа болов гэх мэтлэн тав тухтай байдлыг тэр хүний сэтгэл ханамжийн байдлыг 100% манай төвөөс гаргаж явуулах ийм л зарчимтай юм. Харамсны дараа бол маш их ихтгэл алдаад ямар ч хэмжлэгээс баг нэмэргүй гэж бодож байсан. Тэгээ яг за ямар газар байна те очиод үзэл гэж бодсон шүү дээ мэдээж. Тэгээ энд ирэхэд бол хамгийн таалагдсан нь юу гэхээр ерөнхийдөө найрсаг хамт олон хүлээж аваад тэгэл маш сайхан байсан л та. Гол нэг имчилгээгээс илүүтэйгээр бас ойлгох талаас хүнийг те бас их ойлгож хүлээж авсан. 1 минут зогсож чаддгүй байсан. Тэгээд сая 5 сараас зогсох дасгалаа хийж гэлгээд за 5 минут зогсчвол хэмдээгэл бүгдөөс сандраал ингээл яана гэл хүн болгон төгшөөл би ч өөрөө чадах болов гэл өөртөө тэгж бодчихсон. Юу 20 минут зогсоод одоо би чинь цаг 20 минут зогсдог болчиход байна. Тэгэл бэртчээд нэг 6 сарын хугацаанд ерөөсөө гэрээрээ ингээл одоо яг л нэг юм болцсон хөдөлгөөнгөө болцсон байна гэж ойлголттой. Тэгээд сэтгэл санаа их хэцүү байсан. Тэгээд энэ газрыг зурагтаар мэдээд анх ирээд үзүүлээд ингээд яагаад маш их гоёор үлээж аваад чавл дээрээ босно гэсэн итгэл төрүүлсэн. Энэ аягүй гол хэлж байна. Энэ их гоё. тэгээд үүрээ гоё юм байна. Би та нарт ингээ хоол хийж өгч байгаа юм одоо бодоод байгаа. Шаардлага байгаа юм байна. Топлаш шиг Дижэл жоох шүү дээ. баггүй. Таны сэтгэлийн захирал боловчод юм бол өөрөө бас энэ зовлон үзсэн. Тэр үднээс одоо өөрчлөлтчдийн сэтгэл санааг маш сайн ойлгодог гэж боддог. Тэгээд тэр үднээс ч гэсэн энэ хүмүүсээ сайн удирдах одоо яг юу хийх талаас нь эмчилгээг нь одоо өөрөө зааварчилгүй маа гэд тийм ээ одоо илүү хүн татах тэр хүмүүст одоо илүү татна одоо ойлголцож ярилцах талаасаа маш сайн хамт олон гэж яддаг. Гол нь хамт олон гэдэг үднээс зөв ажиллаж чадчих, сайн ажиллаж чадчих. Тийм үднээс үр дүн их сайтай. Одоо 3 жил ажиллаа гэж бодоход бол миний мэдэх юм бол маш их хүн ажиллаж байна. Тэгээд одоо өөрсдөж байгаа хүмүүс ч гэсэн хоорондоо маш найз болсон. Нэг хамт олон гэдэг маань биенийг ойлгодог байх. Альва нэг юм дээр биенийг тусалж дэмждэг байх. Мэдээж нэгэн зорилгын доор мэдээж нэг хамт олон шиг ингээд явж байгаад мэдээж их баярлдаг. Тэгээд мэдээж сэтгэл санаа тавгүй байх үед мэдээж бүдээрээс ирээд харин санаа бодлоо солилцдог. Эмчлүүлэгч нарыг бол өвчтөн гэдэг байр сууриас биш, үйлчлүүлэгч гэдэг байр сууриас ханддаг. Яагаад гэвэл хүн амьдралдаа өдөр тутамдаа үйлчлэгээ авдаг. Тийм учраас хүмүүсийг өөрсдийг нь өвдчихсэн, өвчтөн гэсэн сэтгэл зүгнээс өөртөө хандахгүй үднээс үйлчлэгээ буюу үйлчлүүлэгч гэж авч үзэж тийм байрнаас сууриас ханддаг л та. Ер нь ингэж сайжирна гэж ерөөсөө төсөөлөөгүй байсан. Одоо ер нь л өглөөнгөө болчих гэж л ойлголттой ирж харсан. Энэ хамт бол олны өчрөө одоо хөл дээрээ 100% босно гэсэн итгэлтэй байгаа.
эцсийн зогсоол яг юм байна гэж ойлгосон шин. Энэний өмнө би чинь уламжлалтаар явсан. Манай эд чинь ламбоогоор явсан. Тэгэл би ч гэсэн тэр бөөмөд маччихсэн. Тэгэл бүгдөө ер нь тэгэл босноод гээл тэгж байгаа юм. Надаа яагаад ч итгэл дүүрүүлж чадахгүйсэн. Тэгээд таны нэмсгэл төвд ирснээр цаг хугацаа хэдийгээр их орох ч гэсэн би босч чадах юм байна гэсэн итгэлтэй болсон л доо. Мэдээж тэр хүнд өөрчлөлт гарахаар би өөрөө зүгээр мэдгүй миний хөл зүгээр газар хүрдгүй шүү дээ. Өөрөө ч хийж байгаа болоо тэр хүн хамгийн гол нь надаас биш тэр хүнээс айгүйх шалтгаалж байгаа. Би бол яаж хийх, яаж зөв хийх, сэтгэл санаагаар нь дэмжих энэ зүгээс нь бол ханддаг. Тэр хүн маань өөрөө бас энийг зорилготой хүрэхэд бол тэр хүн маань өөрөө идэвхтэй байх хэрэгтэй. Сэтгэл зүйн өөрчлөлт, сэтгэл зүйн их айдас дарамт гэдэг зүйл бол яг үлдчихдэг өөртөөх нь толгойд буюу өөрийн сэтгэл зүрхэнд үлдчихдэг. Үүнийг эдгэх, үүнтэй тулж ажиллах, үүнийг ойлгож мэдрэх яг энэ өөрийгөө тусгаарласан хайр цэгнаас энэ их өөртөө агуулсан тэр хар бараан сүдрээс өөрийг нь гаргаж авахд хамгийн гол хэмжлэг болж байлгддаг. Ерөнхийдөө давуу тал мэдээж байлгаа яхаа сайхан мэдээж улам хүмүүстэйгээ улам татан алгадаг. Ерөнхийдөө энэ хүмүүс маань ерөнхийдөө гэр бүлээс нь дандаа бас дахиад нэг бас орчин бүрдүүлж өгч байгааг сайхан мэдээд ерөнхийдөө хүмүүсийн сэтгэл санаа гэсэн өндөр илүү ажиллахад илүү татан алгаж өгдөг. Боловсруулалтын захирлын хувьд бол ерөнхийдөө бид бүгдтэй ер нь ах шиг байдаг. Ерөнхийдөө ажлын дараа бол ах шиг сайхан ойр татан нүмер нөлөгтэй сайн хүн гэж боддог. Маш их хүндэлдэг. Энэ хүнтэй таарландаа маш их баярлж байна. Ерөнхийдөө манай төвийн улам сайхан сайжрах байхаа л гэж боддог. Алсын араагаа ерөнхийдөө нэлээ сайхан илүү томоор харж авч байгаа. Та нартай хайртай шүү. Тэгээд хаяа та бүхнийгээ гомдоож зарим нэг нь уурлуулж ч юм уу цагаасаа хоцорч уурыг чинь барж исэн бол уучлаарай. Цаашдаа би маш хичээх болно. Тэгээд энэ завшааныг ашиглаад хайртай ээжтэй охин хайртай шүү. Гомдоожсэн бол уучлаарай. Цаашдаа хоёулаа хичээе.